За сайн бацгаана уу? Та бүхэндээ Photoshop дээр хэрхэн хялбар аргаар энэ объектыг алга болгож арын суурь зураг буюу background-ыг үлдээх вэ гэдгийг хялбараар зааж өгье. За маш хэлбэр байгаа. За юу гэхээр энэ тухайн объектыг эхлээд идэвхжүүлэх хэрэгтэй. За тэгхийн тулд select command-ыг сонгоод за эндээс болохоор subject гэдэг энийг сонгочихно. За subject-ыг сонгонгууд ингээд идэвхжиж байгаа. За идэвхжингүүтэн дээрэс нь select мөн дахиж идэвхжүүлж хагаад modify гэдэг эндээс нь expand гэдэг энэ байгаа. За expand-ийг энэ дээрээс 5 6 ч юм уу те. За гадагшаа 5 хэдэн пикселээр ингээд зайг нь холдуулах гэсэн утгатай. За 5 пикселээр холдуулчих. За тэгээд одоо энийг бид нэр одоо арилгах командыг өгдөг. За энэ дээр edit гээд эндээс fill гэж байгаа. За fill-ээс content гэдэг хэсгээс эндээс content aware гэдэг энийг сонгоно. За тэгээд ok дарчин. За ингээд Ctrl D дараад энэ хэсгийг алга болгоод background буюу background disk маань үлдэж байна. Объект нь ингээд алга болж байгаа гэсэн үг. За энэ маягаар бас Photoshop-ийн хичээлийг та бүхэндээ хүргэж байгаа. Урдны бас хичээлүүдийг үзэхээр Photoshop гэсэн list буюу playlist руу ороод Photoshop-тай холбоотой хичээлийг бас үзээрэй.